За өдрийн мэнд. Сайн байцгаана уу? За өнөөдөр Секов дээр хотхны талаар ярилцах гад бэлдсэн байна. Тэгээд ер нь хотго гэж юу юм бэ? Чиний бодлоор? Хотго гэдэг бол ерөнхийдөө хүн төрөлхтний хамгийн анхны зэвсэг. Хүмүүс ч нөгөө агууд байхасаа л ерөнхийдөө чулуугаар байна уу те хотго хийгээл эхэлсэн. Тэр үеэс ч ер нь хүмүүсийн амьдрал ингээд ирс өөрчлөлт ороо явцсан юм шиг байна. Одоо тэгээд зөвхөн хотго гэлтгүү сэлэм те энэ гангийн энэ юмуд чи ерөнхийдөө яг тэр алдчихж байгаа үед чинь жинхэнэ л тухайн Омог аймгийн ч юм уу хүний ч юм уу чадлыг харуулж эхэлсэн, ялгаа гаргаж эхэлсэн. Хин зэвсэг сайтай тэр Омог аймгийн ч юм уу те дандаа ялд байгуулдаг. Энэ бол маш том хотхны соёл юм те давуу тал юм. Хүндрэлтний хамгийн анхны зэвсэг гэж бол хэлж болно. Яг зөвлөлтөө ер нь бол бас санал нэг байна. Тэгэхээр утга бол яг хүн төрөлхтөө үүссэн цагаас хойш одоо амиа хамгаалах, хоол хүнсээ бэлдэх гэл ингээл энэ зүйлүүд дээр ашиглаж эхэлсэн. Одоо мод чулуунаас гадна сүултээ тэгэл хөрөл чулуун зэвсэг рүү очиод тэгэл гангийн бэлд сайжраад ингээл хотго одоогийн энэ гоё төгс хэлбэрлүүгээ ирсэн байна. Тэр нь хотго бол энэс цаашаа одоо сайн хөгжих нь бол юу л бол гэж би бодлоо. Одоо дөрөв цэг дээр лазер л гарахгүй бол тээ. Ерөнхийдөө бол ингээ ган баг ороодоо хөрчлээ. Хэлбэр хийцүүл тэгэл ерөнхийдөө бол ганцсан байх л гэж боддог. Ер нь бол оргилдоо хөрчлээ тий. Тэгж л бодож байна. Сонирхогч хүн. Тэгээд яг хотгыг одоо бид нар хэдүүлээ хүссэн хэлбэр хийцээр хийж чаддаг юм давуу талтай байна гэдэг маань бас маш том тийм олзуурах хөштэй зүйл тий. Өөрсдөө ингээд манайх дотооддоо ингээд хотгыг ер нь бол хийж байна гэдэг. Одоо хотхны соёл гэдэг яхаар Монголд яг миний бодлоор нэг хэсэг тасарсан байсан юм шиг байна. Одоо нөгөө нэг 60 70-аад оны үед ч мэдээж эд нөгөө монголчууд хүчрэг байх үедээ бол хотго сэлэм зэвсгийн юу бол аюу өндөр байсан. Тэгээд одоо юу гэдэг чинь хусглаас хойш ч юм уу те 20 оноос хойш нэг хэсэг тасарсан байсан. Ерөнхийдөө Монголд байдаг хотго нь болохоор нэг Монгол хотго ууцсан дээр тавьдаг те. Тэгээд нэг одоо нөгөө Эрдэнэтийн депо хийц гэдэг нэг тийм л ер нь хоёр бид нар ч марыг тэрийг л хотго гэж боддог байлаа шүү дээ. 2010 оноос хойш болоо да. Ерөнхийдөө одоо яг шинэ цагийн Монгол хотхны соёл гэх юм уу? Тэр ер нь бэлгэлсэн байх л гэж боддог. Тийм ээ. Ер нь бол хотго одоо зайлшгүй хүний бие байх ёстой. Одоо би энийг хэсэг мэтэл ашигладаг л тийм зүйл л дээ. Тэгэхээр хотгыг бол одоо бас шууд үгүйсгээд байхгүй болох нь жаашаа. Гэхдээ бас нэг тиймэрхүү унтралтын үе бас байсан болов гэж боддог шүү. Тэр бас тийм депо хийцээс өөр юм мэддэггүй шахал бас нэг тийм хэсэг хамгийн сайн ган юу вэ? Калапан. Тийм калапан гэдэг үе байсан. Одоо бол одоо дуртай гангаа судлаад хайгаад болоод аваад бэлтцээрээ их юм боломжтой гоё ирсэн байна. Хотхны хувьд ер нь нэг юм асуулт тавихад иш нь илүү юу, ер нь илүү юу? Чиний хувьд одоо аль нь чухал уу? Наацын бол их л бас төвхтөл асуулт байна тий. Тий, миний хувьд бол ер нь энэ хоёр чинь хоёулаа одоо хотгочин үндсэндээ бол мис иш гэсэн хоёр бүтцтэй хоёр хэсгээс бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг аль нэг нь заавал иш нь чухал ч юм уу үгүй ер нь чухал ч юм уу. Тэгэхээр энэ бас жоохон төвхтөл асуудал баг тий. Ингээ хоёулаа нийлж ижил гоё утга болно ш. Хотго гэдэг нэг юм чинь тий. Тийм болохоор тэгээд хоёулаа л чухал баг миний хувьд. Гэтэ ерөнхий бас юу нэг би өөрөө дахин хүн учраас ир бас чухал гэж хэлмээр байна. Зөв байна. Яг надаас бас нөгөө хотго сонирхогч найзууд маань аяух асуудаг л да. Тэгэл за ямар хотго авах вэ? Яах вэ хүү гэл. Тэгэл тийм гантай, ийм гантай гэдэг. Би бол түлхүү ишийн илүү онцлдог. Иш нь надад бол нэгдүгээрт. Яг тэр хүн атгаж чадахгүй байгаа зүйлээрээ, барьж чадахгүй байгаа зүйлээрээ ашиглаж одоо дараагийн юм хийн гэдэг бол хэцүү л дээ. Тэгэхээр багцсан ботлон өссөн юм шиг л. Тийм, хэцүү шүү дээ. Тэгээд тийм болохоор одоо хичнээн 1000 гоё эртээ үзүүртэй байгаад одоо ишийн галт тийм таата бос хийцэн бол одоо тэрүүгээр юм хийж чадахгүй. Тэгэхээр би бол санал болгодог зүйл нь ишийн заавал барьж үзээрэй. Хотгыг барьж үз. Хин нэгний одоо зүгээр ингээд яриад бичсэн тийм зүйлээс харснараа өнгөцгөн хараад энэ хотгыг аавна энэ гоё шүү. Одоо ийм лагмаг гэж боддог бодлоо бас салгаарай. Тэгэхгүй бол энэ утга маань таны гарт баригдсан. Таны гарт чинь нөө жижиг том янз бүр байна. Атгалт чи өөр. Тэгэхээр тэрэндээ таарал заавал барьж үзээд юм бодтой
ийм утга барьж үзчихийж өөртөө тааруулж аваарай гэж зөвлөмөр байна. Тэгээд нөгөө одоо чинь кастом хийц гэдэг байгаа шүү дээ. Одоо гар хийц гэдэг байгаа. Тэрний нэг давуу тал нь юунд вэ? Үйлдвэрийн утга бол яг нэг загвараар ингээд авчихсан тий. Одоо энэ нөгөө кастом утга ийм гар хийцийн утган дээр чинь одоо үйлчлүүлэгч ирээд өөрөө санал болгох боломжтой байхгүй тий. А миний гар нэг ийм хүү том гартаа шүү ч юм уу тий. А би нэг юм жижигтэр гартаа шүү ч юм уу. Тэгээд дээрэс нь ишний материал одоо надад тийм материал таалагддаг юм уу тийм болохоор өөртөө хүн зориулсан юм утга хийлгээд авах боломжтой байдаг. Тэгээд түрүү үед яг ишин дээр ярихад ямар одоо иш хамгийн гоё гарт өвтэй хүн байдаг, ямар хийцтэй. Тэгээд дээрэс нь ямар төрлийн материал ихэдээ утга юу санагддаг. Тийм, ер нь бол иш бол юу л та. За, утга бол доор иж хүн бол нэг 3 төрлийн утгатай байх хэрэгтэй гэж боддог. Нэг утгаар ер нь бүгдийг болгоно гэж байхгүй. Тэгэхээр олон сонголттой одоо хөдөө гадаа авч явдаг утгаа бол нэг G10 юм уу Мекарта штэ. Маш бат бүх. Тэгээ нэг халуун хүйтэн төсвөртэй ашид сонхгүй, хагарахгүй тийм материалтай байвал зүгээр. Эдээ шүүсэн дээр тавьдаг утга бол мэдээж юм гоё одоо юу гэдэг ясан штэ юм чамин натурал юм материал. Эсвэл одоо юм модон ийм штэ ч юм уу ийм байдлаар бас байж болно. Гэтэ яг хоо энийг бол одоо гадаа ашиглаж болохгүй гэж байгаа юм биш шүү. Зүгээр нь ашиглах өнцгөө бас сайн бодож иж сонгоорой гэж хэлэх гээд байгаа. Яа тэгэхээр манайх чи эрс дээрс суугаар амьсгалтай халуун хүүтэнд жишээ нь одоо идэж бэлдэж байгаа хүн гар хайраад байвал бас хэцүү байхгүй. Тэгэхээр тэрийгэ тооцоод ишний материал ямар байх вэ? Эсвэл чихтэй нөхцөлд ашиглахад утга чин гараас халтраад унах гад байвал ямар байх вэ гэдгийг бас маш сайн тооцож өөрийнхөө нөгөө ашиглаж байгаа ахуй нөхцөлөд тааруулж утганы ишийг бол сонгоорой. Дараа нь тэгээд тэр ангийн эртний одоо эр хадгалах чадвар батух чанарыг бол одоо өөрсдөө зөвлөж байгаа тэрийг бол сонгоод дахнаараа хийлгэчүүл илүү амар юм болов уу гэж би боддог. Тийм бодолтой байна. Ер нь юу л да тий хотгийг ингээ харахад нэг өөр өгдөг тий. Яг ингээд өөрөө бариад үзэхэд юм байна. Тий. Одоо энэ хотгоч ерөөд энэ хүний гарын үргэлжлэл мэтэл санагдах хэрэгтэй юм шиг. Тэгээ би бас нэг сүшиний тоочор 5 жил гараа явуулсан. Тэгээд ерөөдөө тэр хугацаанд 5 жил л одоо өдөр болгон утга байж ирсэн гэсэн. Тэгэхээр гартын мэдрэмж суучдаг юм билээ. Ерөөдөө яг ингээд ямар ихтэй хийн энэ дээр нь жоохон иргэн байна гэж юм тий. Тий. Тэр ер нь бол яг утга бол яг нөгөө хутгаар удаан олон цаг юм хийдэг тогооч нар бол маш сайн мэдчихэ. Би энэ хэсэг шиг л байж иж таата чөлөөтэй хөдлөнө. Тэгэхгүйгээр одоо нэг жоохон юм сэртэнтэй ч юм уу үнцэг гарсан тэгээ даралт үсээд айгүй хэцүү нухаад байдаг тийм утга бол хэцүү шүү дээ. Тэгэхээр хүний хутгийг ч гэсэн барьж юм хийх, ер нь хутаг дамжуулах бас дэмий гэдэг бас нэг талаа зөв. Өөрөөсөө хутагтай байх хэрэгтэй. Монголчууд дайчин улсууд учраас ерөөсөө хутгагүй Монгол гэж байгаагүй. Тэгэхээр хутганы зөв зохистой хэрэглээг бас анхаарч ашиглах зүгээр. Монголч өөрөө их хутганы соёл өндөртэй байсан улсууд юм шүү дээ. Одоо тэр хит хутга гэлж хүн болгон бүсэндээ хутгатай явсан. Хүн болгон энэ дээрээс нь галтай тий. Галтай хутгатай явахад бол тэгээд хүн өвтгөөл гэдэг байгаа. Тий, амиа аргалаад явчихна. Тэгээд дээрээс нь эрхий орох сур гэдэг байгаа тий. Тий. Энэ айгүй бас айгүй өндөр юм юутай байсан ба. Соёлтой. Тий, соёлтой мэдлэгтэй байсан. Тий. Бас чиний хэлэг зөвлөлтөө одоо яг хутганы тал дээр яагаад бид нэг ингэ давуу тал хутгыг дахнаараа өөрөө уулзаад ярилцаад ийм загвараар хийлгээд идэгин гэхлээр би бол бас хутга нэлээд олон борлуулж сонирхож ирсэн. Тэгээд одоо чинь солгоо гартаа хүн таарсан хутга гэж бас байдгүй байхгүй. Яг солгоо тоогооч нар ашиглаад ирэхлээр зарим одоо улсын хутга бол баруун талын юм хатгалттай байдаг. Тэгээд солгоо хутга байдгүй юм уу гэдээ асуугаад идэг байхгүй. Тэгэхээр чинь тэрийг бол дахнаар л хийлгэн шүү. Яг Япон хутган дээр их гардаг тий. Одоо Япон сүшиний хутгнууд баруун солгоо гэж байдаг. Тий. Одоо жишээ нь баруун гартаа хүн бол инклийнх нь хатгаа, инклийн цүцэг бүртэй гэдэг. Яг тийм юм ч нөгөө ажиллахад тий гарт хөнгөвчлсөн учраас юм баруун солгоо гэдэг. Ангийн утган дээр бол яг юу гараад тахгүй юм шиг. Тий, тэрийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө бидний давуу тал болохоор дархандаа захиалаа за би солгоо шүү, баруун шүү гэдэг юм ийм гартаа хүнд ийм утга бэлтгэж байгаа юм гэдэг юм. Ийм байдлаар хийхэд бол бас кастом гэдгийн давуу тал нь ингэж кастом шүү гол утгач нь одоо тэндээ болдог шүү тий. За тэгээд утганы талаар өөр ямар мэдлэг мэдээлэл солилцмоор байна. Тэр талаараа сэтгэл бичээд комментс бичээд
сэтгэл солилцоорой. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. За баяр та. За баяр.